Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярьж өгөх гээд бэлдлээ. Солонгосын Чолламужийн Мукпо хотод ихэнх хүмүүс нам унтаж байсан шөнийн цагаар нэгэн эрэгтэй эмэгтэй хосууд рестораны хаалгаар орж ирцгээдэг. Тэр хоёр хоёулаа 30 настай, эрэгтэйг нь Чвэ гэдэг, эмэгтэйг нь Хана гэдэг. Тэр хоёр ресторанд орж ирээд ширээн дээр суваагүй юу, уур амьсгал нь эвгүй, хөндийн юм шиг зөөгч нарт ажиглагдсан. Тэгээд тэр хоёр хэсэг сууж байгаад гарах гэж байснаа хоёлаа дахиад нэг шил сууж уучгаад гарыг гэж хэлснээр тэд дахиад нэг цаг орчим суудаг. Зарим үед дуун өндөрсөж ширүүн яриа сонсогдсон, орчин нь таагүй төгшүүртэй байдалтай байсан. Гэхдээ тэр үед бол яг гадны хүмүүс тэр хоёрын ярианд оролцохоор хэмжээний тийм харагдаагүй учраас хүмүүс бол зүгээр л баг зэрэг муудалцаж байгаа хосууд юм байна л гэж харж байсан. Удалгүй Ханаа нойлын өрөө орчхоод ирээ гэж хэлээд босон араас нь Чвэж дагаад явж байгаа нь харагдсан. Тухайн үед ресторанд ажилладаг нэг эмэгтэй ажилтан ч гэсэн мөн 0 орох шаардлагатай болсон. Гэхдээ ширээг нь харахад хоосон шилнүүд нь байсан болохоор энэ хоёр 0-оос гарч ирээд удахгүй тооцоогоо хийгээд гарах байхаа. Гарч ирэхээр нь тооцоог нь хийчгээд явуулчаад нэг мөсөн 0 орё гэж бодоод түр хүлээдэг. 5 минут 10 минут өнгөрсөн ч гэсэн тэр хоёр ерөөсөө 0-оос гарч ирээгүй. Тэгэд ажилтан бүр тэсгээ байсан учраас рестораны 0 руу орохоор шийддэг. Эмэгтэйчүүдийн 0-ийн өрөө нь дотроо 2 тасалгаатай байсан. Нэг нь төгжээтэй байсан болохоор тэр нөгөө тасалгаанд нь орсон. Тэр мөчид гинт 2 тасалгааны завсрын доогуур хажуугийн тасалгаанаас нэг эмэгтэй хүний хөл гинт гусаж орж ирж байгаа нь харагдсан. Ажилтан тэр даруй хажуугийн үйлчлүүлэгч ухаанаа алдтлаас огтчихсон бололтой гэж бодсон. Гэхдээ тэр үед яг юу ч хийж чадаагүй гараад ресторан руугаа буцаж орсон. 20 орчим минутын дараа Чвэ Ханагийн найз залуу 0-оос гарч ирсэн. Тэр их хэмжээний хөлстэй харагдаж байсан. Яг л ямар нэг юм хийчгээд гарч ирсэн хүн шиг. Тэгээд яарвчлан тооцоогоо хийчгээд дахиад 0-ийн өрөөний зүг рүү явж харагдсан. 3 орчим цагийн дараа өглөөний 6 цагт ресторан дээр төргөн тусламжийн яаралтай дуут дохио хангинан төргөн тусламжийн эмч нар хурж ирцгээсэн. Эмэгтэйчүүдийн 0-ийн өрөөний нэг тасалгаанд Ханаа ухаангүй байдалтай олдсон. Тэр 0-ийн өрөөний шалан дээр сууж унсан байдалтай толгоон суултуурын дотор 0-ийн хэсэг рүү тал нүүр нь орчихсон байралтай олдсон. Төргөнийхэн анх хараад арх их уугаад бөөлжөхдөө амьсгаа авч чадалгүй амьсгал нь боогдсон. Тийм осол байх гэж бодсон. Тиймээс тэд толгоог нь суултуураас яаралтай гарган анхны тусламж үзүүлж эхэлсэн боловч аль хэдийн харамсалтай нь оройтсон байсан. Түүнд ямар ч тусламж болж чадаагүй. Үүнээс гадна түүний нүүрэн дээр үлдсэн уул мөрөөд энэ бол зүгээр нэг согцноос болсон осол биш гэдгийг бол шууд харуулж исэн. Ханагийн байдал маш ноцтой харагдаж байсан. Хамар ам орчим нь хатсан цустай, хүзүүн дээр нь гүн хөхрөлт тод харагдаж байсан. Яг л мохоо зүйлээр хүчтэй даруулчихсан юм шиг. Өөрөөр хэлбэл тэр боомлогдож амиа алдсан гэдэг нь бол тодорхой харагдаж байсан. Ингээд төргөн тусламжийнхан тэр даруй цагдаад мэдэгдэж, цагдаа нар ч мөн адил хурж ирэн адилхан дүгнэлтэнд хүрцгээдэг. Үүн дээр нэмээд нэг онцгой зүйл байсан. Ханаа нас барахынхаа өмнө урт юбктэй байсан. Гэвч түүний урт юбк нь байсан хэрнээ дотор нь өмссөн байсан, дотор хувцас нь алга болсон байсан. 0-ийн өрөөний хогийн савыг нэг бүрчлэн шалгасан ч түүний дотор хувцас олдоогүй. Энэ хин нэгэн санаатаагаар түүний дотор хувцсыг аваад явсан байх магадлалтайг харуулж исэн. Тэгэхээр түүний дотор хувцсыг аваад явсан хүн нь гэмт хэрэгтэн байх магадлал өндөр байсан. Ханааг хамгийн сүүлд харсан рестораны ажилтны мэдүүлгээр мөрдөн шалгалт эхлэж мэдээж хамгийн түрүүнд түүнтэй хамт байсан найз залуу Чвэг сэжиглэж эхэлсэн. Гэхдээ тэр үед түүнийг найз залуу нь алсан гэсэн яг шууд нотлох хангалттай баримт байгаагүй. Тиймээс цагдаа нар яарвчлан дүгнэлт хийх боломжгүй байсан. Эхлээд тухайн өдрийн үйл явдлыг мөрөөр нь тогтоохын тулд ойр орчмын хамгаалалтын камерын бичлэгүүдийг цуглуулж эхэлдэг. Тэгээд бичлэгүүдийг нь үзэж эхэлтэл Чвэ өмнө нь өглөөний 3 цаг 50 минут орчимд ресторанд буцаж орж ирээд тооцоогоо төлсөний дараа дахиад 0-ийн өрөө рүү явсан нь бол харагдчихсэн. Үүнээс хойш тэр бараг 2 цагийн турш харагдахгүй байж байснаа өглөөний 5 цаг 30 минут орчим дахиад бичлэг дээр харагдсан. Энэ нь тэр 2 цагийн турш 0-ийн өрөөнд дотор байсан гэсэн үг болж таарсан. Түүнээс ч илүү с ิจ гтэй зүйл нь тэр 0-ийн өрөөнөөс хаалгаар гараагүй харин 0-ийн өрөөний цонхоор
нууцаар гарсан болох нь бас бичигдсэн байсан. Цонхоор гарсныхаа дараа Чвэ рестораны орчим 10 минут орчим холхиж байгаад явсан нь мөн харагддаг. Тэгээд дахиад нэг хачин үйлдэл хийсэн нь тэр нойлын өрөөний гаднах агаар жуулагчийн төхөөрөмж дээр гарч зогсоод тэндээс нойлын өрөөний цонхоор дотгошоо өнгийж харж байгаа нь харагддаг. Яг л нойлын өрөөнд байгаа хүн амьд байна уу, үхсэн байна уу гэдгийг шалгаж баталгаажуулах гэж байгаа юм шиг харагддаг. За ингээд с ิจ гтэн болсон найз залуу Чвэ гэж хэн байсан бэ гэхээр түүний жинхэнэ нэр нь Чвэ Жеён. Тэр бүгд найрамдах Солонгос улсын Тэнгисийн цагдаагийн албанд ажиллаж байсан албан хаагч байгаа. Шин залуу офицер түүний намтар нь сайн ирээдүйтэй гэж хэлүүлэхээр биеийн тамирын мэрэгчлэр төгссөн, армийн тусгай ангид алба хаасан, Тэнгисийн цагдаагийн шалгалтанд 4 дахь оролдлогоороо тэнцэж ажилд орсон залуу байсан. Тэр ажилдаа их бахархалтай, ахмад хүмүүсээ маш их хүндэлдэг, бие болдрын хувьд онцгой сайн харагддаг байсан. Тиймээс ийм хүн ална гэж хэний ч төсөөлөлд ороогүй байсан. Чвэ болоод Хана хоёрын харилцаа 2023 оны 6 дугаар сард Чвэ Жеён танилынхаа шугамар Ханатай танилцсан эхлээд хэрэг 8 дугаар сард болсон гэхээр тэр хоёр ер нь бол танилцаж үерхэж эхлээд 2 сарын дараа амь насаа алдсан байна гэсэн үг байгаа. Мөрдөн баг эхлээд Чвэ Жеёны байршлыг тогтоох хэрэгтэй гэж үзсэн. Тэр цагдаагийн системийг сайн мэддэг хүн учраас оргох эрсдэл өндөр юм байна гэж цагдаа нар бас дүгнжсэн. Гэхдээ тэдний дүгнсний эсрэгээр Чвэ бол хэрэг үйлцэн газраасаа хол яваагүй маш ойрхон байсан. Тодруулж хэлбэл түүнийг гэмт хэргийн газраас ердөө 2 минутын зайтай массажны газар нүцгэн унтаж байхыг нь олдог. Цагдаа нар түүнийг нэн даруй баривчилсан. Цогцос олдсноос хойш ердөө 10 цагийн дараа тэр баригдсан гэсэн үг байгаа. Чвэ маш өөртөө итгэлтэйгээр энэ бол 100% осол байсан би түүний амь насыг хөнөөгөөгүй гэж гүрийжсэн. Тэгээ Чвэ Жеён болоод Хана бүсгүй хоёрын харилцаа нь бараг өдөр болгон л маргалддаг, өчүүхэн зүйлээс л хэрүүлэн үүсч эхэлдэг байсан. Хэрэг болохын өмнөх өдөр 8 дугаар сарын 14-нд тэд ажил тарсны дараа уулзахаар тохиролцоогоосон. Тэр орой Чвэ Кванжууд байдаг Ханагийн ажлын газраас нь түүнийг тосож аваад өөрийнхөө амьдардаг Муан руу хамтдаа машинаараа явцгаадаг. Гэтэл тэр хоёр машинд хамт сууснаас эхлээд л уур амьсгал нь хурц эвгүй хүнд болж эхэлсэн гэж Чвэ Жеён хэлж байгаа. Тэр найз залуугийнхаа үг үйлдэлийг хит ширүүн бүдүүлэг байна гэж хэлээд илүү зөөлөн илдэг өөртөө нь харьцахыг шаардсан. Харин Чвэ өөрийгөө гэмт хэрэгтэн шиг өөртөө хандаж байна. Аратантай харьцаж байгаа юм шиг өөрийг нь хилж байна гэж бодоод маш их гомдож бухимдсан гэж хэлж байгаа. Тэд орой 10 цаг 40 минут орчимд Чвэгийн гэрт хурж ирээд яг юу гэж ярилцаад хоорондоо муудалцсныг мэдэхгүй ч гэсэн тэр хоёрын хэрүүл маргаан бол улам илүү хурцсаж эцэст нь Хана би явлаа гэж хэлээд тэдний хаалгыг нь саваад гэрээс нь гараад явсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа гудамжаар алхаж өөрийгөө тайвшруулж агаад Хана Чвэр уцтаж Мукпугийн төвд байдаг нэг бааранд гараад ирээ хоёлаа уулзаж ярилцъя гэж дуудсан. Хана магадгүй сүүлчийн удаа ярилцаад асуудлаа шийдэе гэж бодоод найз залуугаа дуудсан бололтой байсан. Найз залуугаа ийхүү дуудсан үйлдэл нь түүнд бол ийм аимшигтай төгсгөлийг авчирна гэж мэдээж Хана төсөөлөөгүй. Эхлээд тэр хоёр нэг газарт ороод баг зэрэг сууж байгаа тэр газар нь хаахаар болоод тэр хоёр шөнийн 2 цагт өөр ресторан руу орцоосон. Тэр нь болохоор хэрэг гарсан тэр ресторан байгаа. Ороод сууж байгаад энд ганц жил сөөжөө нэмж уучгаад явъя гэж хэлээд тэр хоёр хэрүүлээ үргэлжлүүлэн тэнд суух хугацаанд хэрэлцээр л байсан. Маргаан Хана нойлын өрөө рүү орохоор боссон тэр үед түр зогссон. Тэгээд тухайн үед болохоор Чвэ араас нь дагаад орсон. Тэгээд Чвэ нойлын өрөөний үүдэнд зогсоод Ханаг гарч ирэхийг хүлээж агаад нойлын өрөөний хаалга онгоогоод Ханаг гарах гэсэн боловч урдаас нь түүнийг түлхээд буцаагаад нойл руу оруулсан. Нойлд ормогцоо тэнд бол маш төрөмгийн аашилсан. Энэ байдалд нь Хана тэсэлгүй чангаар уйлж хашгирч эхэлсэн гэж Чвэ Жеён хэлсэн. Тэгээд Хана чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хоёлаа харилцаагаа дуусгая. Надаас гараа тат би эндээс гармаар байна гэж маш чангаар уйлж орилж эхэлсэн. Чвэгийн хэлснээр тэр мөчөд уур нь буцалж өөрийгөө барьж чадаагүй. Тэд уулзнаас хойш Ханагийн үг бүрэн тасралтгүй өөрийг нь шүүмжилж муухайгаар хэлж байгаа юм шиг санагдаж байсан болохоор Чвэ Жеёны хувьд бол маш их бохимдолтой байсан гэж тэр өөрийгөө хэлж байгаа. Би уг нь чамтай харилцаагаа сайн авч явах гэж маш их хичээж байхад чи яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ гэж тэр Ханад хэлээд тэр агшинд Чвэ Ханагийн толгоороо хүчтэй зогсон гэж хэлж байгаа.
Чөгийн хувьд бол байнга бэлтгэл хийдэг Библиэдрийн хувьд маш хүчтэй хүн байсан. Тэгээ ийм хүн бол Ханагийн толгой руу зохиход тэр бол маш хүчтэй өвдөлтийг мэдэрсэн нь тодорхой. Тэгээ Хана чи солиорчсон юм уу гэ түүн рүү улам чанга орилж эхэлсэн гэж байгаа. Тэгээ түүний дуу чангармагц Чвэ айж сандарч эхлэн хин нэгэн сонсоод мэдчих юм бол яана эмгтээчүүдийн нойлын өрөөнд би нэг эмгтэйг зодсон гэсэн цуурхалт тарах юм бол би баларнаа. Би чин цагтаа хүн шүү дээ. Ажлаа алдна. Би шалгалтанд 4 удаа орж иж арай хийж энэ ажлыг олж авсан штэ. Тэгээ хэрвээ би халагдчих юм бол миний амьдрал ингээд дуусна. Тэг миний амьдрал ингэж дуусах ёсгүй гэж бодоод Чвэ баруун гараараа Ханагийн хүзүүг араас нь чанга ороож түүний хоолойг боосон гэж өөрөө хэлж байгаа. Тусгай ангид бэлтгэгдсэн хүний хувьд ийм боолт хийх юм бол би жижиг туранхай эмэгтэйд юу болох нь угаасаа ойлгомжтой. Ингээд Хана удалгүй ухаан алдаж унсан. Чвэ түүнийг чирч нойлын суултуур дээр суулгаад орхисон. Үүнийхээ дараа одоо би юу хийх ёстой вэ гэж хэсэг бодож байсан. Тэгээд түүний санаанд бол нэг зүйл орж ирсэн гэж байгаа. Тэр рестораны тооцоогоо төлөөгүй гэдгээс санаад рестораны хүмүүс буцаад хайгаад ороод ирж магадгүй юм байна гэж ботсон учраас эхлээд нойлын өрөөний хаалгыг хаачгаад буцаад ресторан руу орж тооцоогоо төлчхөөд Ханагийн байсан нойлын өрөө рүү буцаад орж ирсэн байна. Чвэгийн мэдүүлгээр бол энэ үед Хана ухаангүй хിവэр байсан ч арай ядан амьсгалж байсан. Хэрв тэр амьсгалж байсан бол энэ үед түргэн тусламж дуудсан бол Хана магадгүй ам аврагдах боломжтой байсан. Гэвч Чвэ тэр нойлын өрөөнд 2 цагийн турш юу ч хийлгүй зүгээр л түүнийг хараад зогссон. Гэхдээ Чвэжионы гэмт хэрэг бол тэр өдөр үүгээр дуусаагүй. Өглөөний 5 цаг 20 минут орчимд тэр нойлын өрөө рүү хүн ойртож ирж байгаа чимээг сонссон. Чвэ хөвтлийн айн хэрв яг энэ өвчид Хана ухаан орж орилоод эхлэх юм бол бүх зүйл дуусна. Би дөнгөжил тэнгисийн цагдаа болж амьдрал минь эхэлж байхад ирээдүйн минь сүрнэ гэсэн айдасд автсан. Чвэ гинтл Ханагийн сөхөрч унсан дээд бие рүү ойртож 2 өвдгөөрөө цээжин дээр нь хүчтэй дарсан. Дараа нь 100 гараараа амийг нь таглаж баруун гараараа түүний хүзүүг чанга боосон. 2 цагийн турш арай ядан амьсгалж байсан Хана ингэж хоолойг нь боох мөчөд насаа алдсан. Дараа нь Чвэ хэргийн газрыг баг зэрэг засаж янзлаад Ханаг архиугаад ухаан алдаж бөөлжиж байгаад суултуур руу унсан мэт харагдуулахын тулд биеийг нь суултуурын өмнө байрлуулад толгойг нь суултуур руу хийж нэг гарыг нь хажуудаа өөрөө зүгээр ингээ унжчихсан байгаа мэтээр унжуулад орхисон. Бүгдийг өөрөө санаатаагаар найруулж тавьсан гэсэн үг. Тэр нойлын өрөөний хаалгыг нээвэл гарч чадахгүй хүмүүс харна гэж ботсон учраас нойлын өрөөний жижиг цонхоор чимээгүй цогтож гарч явсан. Тэр өглөөний 5 цаг 10 минут орчим нойлын өрөөнөөс гарч өөрийн амьдардаг байр руугаа очисон. Тэнд очиод хувцас сойлж дараагийн 4 цаг тасралтгүй өөрийн сошиал сүлжээндээ оруулсан бүх зураг устгасан. Мөн өөрийнхөө аккаунтаа нууц горимонд шилжүүлсэн. Чвэгийн мэдүүлгээр бол тэр найз охиныхоо араас хамт үхмээр байна гэж цагдаа нарт хэлжсэн. Тэгээд гэрээсээ гараад машиндаа очиод олс нүүрс зэргийг авчиж тавьсан гэдэг нь бол цагдаа нарын судалгаагаар бол харагдсан. Гэхдээ түүний хувьд хууль эрх зүйг сайн мэддэг хүн байсан. Тиймээс баригдвал ялаа багасгах төлөвлөгөөг урьдчилан бодсон байсан нь энэ олж таарсан. Бодит байдал дээр тэр амиа хорлох ямар ч оролдлого хийгээгүй. Тэгээд машиндаа эдгээр зүйлсүүдийг авч тавьсныхаа дараа түүний явсан газар нь массажны газар байсан. Тэр дотгошоо орохдоо ганц 2 цаг унтчихад гарна гэж хэлээд орсон. Гэхдээ түүний очисон массажны газар бол жирийн массажны газар байгаагүй. Тэр газар нь хууль бус биеийн үнэлэлт явагддаг газар байсан. Өөрөөр хэлбэл Чвэжион найз бүсгүйгээ алсныхаа дараа тэнд орж биеийн үнэлэгчтэй бэлгийн харилцаанд орсон. Эцэст нь тэр нүцгэн унтаж байгаад цагдаа нарт баривчлагдсан. Тэр ихэндээ бол цагдаа нарт найз бүсгүйгээ зүгээр л ухаан алдуулахыг хүссэн гэж хэлж исэн. Тэгээ дараа нь баригдахаасаа айсан болохоор түүнийг боомлсон гэж хэлсэн. Тэгээд гэртээ харж сошиалоо цэвэрлээд амиа хорлоно гэж ботсон гэж цагдаа нарт хэлж исэн. Чвэжионы хувьд бол цагдаа нарт энэ үртэл яриад уучлаарай гэдэг үгийг л давтаж хэлж исэн. Өөр бол янз бүрийн зүйл ярихгүй байсан. Энэ үед цагдаа нар тэдний харилцааны талаар ойр дотны хүмүүсээс нь мэдүүлэг авч эхэлсэн. Чвэгийн бага насны ангийн найзуудын дурсамжаар бол Чвэжион тийм ч ёс журамтай хүмүүжлтэй хүүхэд байгаагүй, уур хилэнгээ барьж чаддаггүй, өчүүхэн зүйлдер ч гэсэн байнга тесэрч дэлбэрч ууралж явдаг хүүхэд байсан. Жишээ нь хүүхдүүд коридорт бөмбөгөөр тоглож байгаад нэг найз нь алдаа гаргачихсан.
Тэд зүгээр тоглоомны л алдаа байсан. Энэ үед бол Чвэ шууд тэр найз руугаа очиод нүүрлүүн цохиж байсан гэдэг. Эргэн тойронд байсан хүүхдүүд үүнийг хараад түүнээс маш их айж исэн гэж найзууд нь хэлжсэн. Хөл бөмбөг тоглож байхад бөмбөг алдах бол хэвийн үзэгдэл гэсэн ч хаалгачийг очиж цохих гэх мэт иймэрхүү үйлдэлийг байнга гаргадаг байсан байгаа. Ингээд түүний төрөмгийн зам багасаа байсан гэдэг нь бол илт болсон. Ялангуяа өөрөөс нь сул дорой хүчгүй хүмүүсийн дэргэд энэ зан авир нь бүр хүчтэй илэрдэг байсан гэдэг нь тодорхой харагдаж байсан. Түүний хуучин найз бүсгүйчүүдийн яриагаар Чвэ ихэвчлэн хит хяналттай миний хэлснээр байх хэрэгтэй гэж найз бүсгүйчүүдтэй тулгадаг байсан. Жижиг алдаа гаргахад нь ч хүч хэрэглэдэг байсан гэж хэлж байгаа. Тиймээс тэдний салсан шалтгаанууд нь бол бүгдээрээ л түүнээс айснаасаа болоод зүхтахын тулд салсан гэсэн шалтгаануудыг хэлж исэн. Чвэжэнд ёс суртахууны хэм хэмжээ бараг байгаагүй, бусдыг ботхоосоо илүү зөвхөн өөрийнхөө хүслийг хамгийн түрүүнд тавьдаг байсан. Гисийн цагдаа болохоосоо өмнө Чвэжэнд садар самууны видео контенттой холбоотойгоор торгуул төлж байсан түүхтэй гэдэг нас илэрдэг. Энэ нь 2021 онд сошиал дээр гарсан нэгэн зарын уулмөртэй холбоотой байсан. Тэр зар нь эрэгтэй зочин хайж байна гэсэн тийм зар байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол ерөнхийдөө нэг хос өөр нэг эрэгтэйг ураад гуруула бэлгийн харилцаанд орохыг хэлж байгаа. Ийм зар тавьсан байсан. Тэгээ энэ үед болохоор Чвэ тэр зараар очоод өөрийнхөө нүүрний зураг тэгээд шинжилгээнд хамрагдсан гэсэн хариугаа үзүүлээд тээгүүд нэг мотелд очин тухайн үед энэ үйл ажиллагаанд оролцсон. Тэр үедээ бичлэг хийж тараах үйлдэл гаргасан. Энэ нь илэрч мэдээлэл харилцаа холбооны сүлжээний тухай хуулийн дагуу садар самуун контент түгээх ажил хийсэн үндслэлээр $800 торгуул төлжсэн байгаа. Тэгээ энэ хэрэг нь илэрмэгц ийм түүхтэй хүн яаж тэнгисийн цагдаа болж чадсан юм бэ гэсэн яриануд бол гарч эхэлсэн. Цагдаа болоход бол маш их шалгалт авдаг. Тэгээ тэр хүнийг ч гэсэндээ нэлийн судалж ийж авдаг. Тэгтэл тэнгисийн цагдаа энэ тухай бол мэдчихсэн гэдэг нь тогтоогддог. Гэхдээ дүрм журмын дагуу бол энэ нь албан тушаалд тэнцэхгүй болгох хүчин зүйлд тооцогдоогүй учраас түүнийг ажилд авсан гэсэн тайлбарыг хэлсэн. Дүрмэнд нь цагдаагийн албаны тухай хуулинд бэлгийн шинжтэй гэмт хэрэгтэй холбоотойгоор $800-оос дээш торгуулийн дүнтэй тэнцэх шийтгэл авч исэн бол ажилд авахгүй гэсэн заалт байсан. Гэвч энэ нь болохоор яг $800 байсан учраас хууль зөрчгүй байсан учраас ажилд авсан гэдэг нь тодорхой болж исэн. Чвэжэнд болон Хана хоёрын харилцаа байнга тасралтгүй найз залуугийн төрөмгийн зан тулгалтын дотор явагдчихсэн нь тодорхой болсон. Хэрв Хана ажил ихтэй үедээ хариу удаан өгөх юм бол Чвэ тэр даруй мессеж бичиж яагаад хариу өгөхгүй байгаа, хаана байгаа, хинтээ байгаа гэж түүнийг байнга хардаж хяналт тавьдаг байсан. Хана ганцаараа гадуур гарах юм бол Чвэ хаана байгааг нь, хинтээ байгааг нь, юу хийж байгааг нь зураг авч явуулахыг байнга албадаж шаарддаг байсан. Нэмээд Чвэгийн гэр Ханагийн ажлын байр хоёр хоорондоо нэлийн хол байсан мөртлөөсөө тэр боломжтой гарах юм бол гэрийнх нь гадаа очиод түүнийг хүлээгээд байж байдаг гэсэн. Тэд ердөө 2 сар үерхсэн атлаа тэр хитрхи хяналттай, дарангуйлалтай Ханаад ханддаг байсан нь тодорхой харагдаж байсан. За ингээд 2023 оны 12 сард анхан шатны шүүх хурал болсон. Чвэжэний аллагыг шүүгчид 25 жилийн ял оноож дүүгсэн. Солонгост бол төлөвлөгөөтэй аллага дээр ихэвчлэн 10-аас 20 жилийн ял оноодог. Тэгээ энэ үед болохоор Чвэжэнд 25 жилийн ялыг оноосон байгаа. Гэхдээ хохирогчдын гэр бүл бол Ханаа дахиж хизээч эргэж ирэхгүй. Гэтэл энэ найз залуу нь 25 жилийн дараа гарч ирэхээр 55 настайдаа суллагдана гэсэн үг. Дээрээс нь Солонгосын шоронгууд хит дүүрсэн учраас сайн авир ааш зантай байгаад хүмүүжсэн юм шиг харагдаж чадвал эрт суллагдах ч магадлалтай гэж Ханагийн гэр бүлийнхэн бол энэ ял дээр нь маш их эсэргүүцэжсэн. Бүх насаар нь хоригдох ялыг оноох ёстой байсан гэж ярьж исэн. Охиноо алдсан гэр бүлийнхний хувьд бол гэмт хэрэгтэн 50 гаруй наснда өршөөгдөж нийгэм рүү буцна гэдэг нь бол тэдний хувьд тесвэрлэхийн аргагүй байсан нь ойлгомжтой. Чвэжэний хувьд гэмт үйлдэлтэй зөвхөн шүүхтэл уучлалын захиа бичсэн. Харин хохирогчдын арга гэрээс бол уучлалт ерөөсөө гуугааг байгаа. За ингээд Хана бүсгүйгийн гэр бүлийнхэн бол мэдээж давж заалдсан. Гэхдээ дээд шүүх бол түүний 25 жилийн ялыг эцэслэн тэр чигээр нь баталгаажуулсан. Амиа халдсан Хана бүсгүйгийн хувьд бол далайд үнэхээр хайртай бүсгүй байсан. Тэр Чежүү арал дээр амьдарч чөлөөт шумбалтын багш болох мөрөөдөлтэй тэр бүр гэрчлэгээ хүртэл авчихсан байсан. Гэвч түүний мөрөөдөл өрдөө 2 сарын өмнө танилцсан найз залуугаасаа болж хэрцгийгээр таслагдсан. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг найз бүсгүйгээ үнэхээр харгас хэрцгийгээр
өөрөөс нь салах гэж байна гэж бодсноосоо болоод хөнөөсөн ийм аимшигтай хэрцгий хэрэг байлаа. За тэгээ та бүхэн бас энэ хэрэг дээр өөрт төрж байгаа сэтгэлээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээ сувг дээрээ бас лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Эргээд удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.